Something байна. Хоёр өнөдөө гурлаасан. Дүнлэгийн дараагийн дугаар иргэн ирлээ те. Нэлээд удаа хийсэн юм шүү дээ. Тэгээд нэг гоё чийл гоё бичлэг хийж үзье та бас. Дандаа л нэг юм адал явдалтай амар хэцүү юм туусарга одоо нэг юм идэв да. Ерөөсөө 10 хоног юм идсэн шүү дээ. Харин тийм ээ. Бид хоёр бас сүүлээ жоохон давгүй яваад, жоохон ойргүй яваад байсан те. Тэгээд өнөө өглөө нэг сайхан амралтын өдрөө нэг сайхан амраа бичлэгээ хийсэн дүүрээ хийчихвчтэй юу ч идээгүй. Тэгээд одоо юм идэх гэж байгаа гэхээр амар гоё те. Энэ удаагийн дугаар дээр food truck-уудыг үнэлэн тухайн food truck-ийнхаа best seller-ийн асууж агаад идээд үнэлээд 3 газар үнэлэе гэж бодож байна. Тэгээд юмаа идцгээ илүү дутуу байхгүй. Тэгээд гоё тооны үйлдэл хийж чинь. Тэгээд хэдүүлээ хаанаас авч идэл гоё юм бэ гэдгийг үзцгээе. Тий. Тэгээ амын ихний газар taco truck. Тэгээд энэ шинэ гоё бодож муудаад гоё зураг зурцсан бас гоё таалагдчих. Өнгөлөг тий. Хатын төвд бас ингэж байгаа юм чинь өнгөлөг байх шаардлага авахгүй болохгүй л ахalta. Байршин за одоо энд Central Tower байна. Central Tower-ийн яг тийм Blue-Sky-ийн ертөнцийн зүгээр зүүн сайн байна гэж. Хамгийн их зарагддаг хоёр юм нь аль юм бол? Тако. Гоё нэрчсэн амар гоё. За ийм гоё бэли өглөө. Гэтэ би бэли гараараа барьж иднэ гэнэ. Би бол нэг талаа эргэлдэх болно гэж. Тийм. За. Энэ бол дахианы махтай байна. Энэ бол өхрийн махтай. Тэгээ одоо амсч үзтгээ. Өхрийн махтай нь 10,000 байх нь аргагүй л дээ одоо махны үний дөө мэдчихээс. Монголч бас амьдрахад хэцүү болоод штэ guys. За гаднах нь амар гоё кристи зөөлөх юм. Нилээн зөөлөх. Амар гоё. Юус ямар ч хуурай аргагүй юм алга. Бүх нь амар жуус юм. Соус нь хүртэл амар гоё зүйл. За, сэтгэл үнэхээр гоё амттай юм. Үнэхээр гоё юм аа. Юу вэ? Ийм 10,800 ийм мэдээ. Энэ тавтыг би гадныхын тавтыг яг юугаар хийгээд байна гэж мэдэхгүй юм заяа. Энийг яг үндсэн технологиор хийж байгаа л да. Гэтэ би хийж байгаад энэ бол илүү манай монголоор бин шиг тийм бодлоо гэдэг байна. Тэгсэн чинь энэ дээр бол бүр амар гоё зөөлхөн байх юм. Ам дээр хайлж чинь тавтыг манд ч юм бол гэтээ энэ дахианы махтай таалагдаж байна. Амар нөө. Бүгдээ амтыг л үнэлээ тий. Амтны хувьд надаа 10-аас 9.5 байлаа. Миний хувьд угаасаа 10-аас 10. 10-аас 10 юм уу бүр? Тий. 10-аас 10. Энэ бол нэг амьдралдаа цөөхөн идсэн байхгүй юм даа таког. Тэгээд яг миний амьдралдаа идсэн тэр цөөхөн таконуудын хамгийн бэст нь л энэ байлаа. Тэгээд угаасаа энэс илүү идэж үзээг болохоор миний хувьд бол 10-аас 10. Надаа өний хувьд 10-аас за нэг 8.5 байлаа. За надад 7.5 байлаа. Ягаад жоохон содоос бага хэлж байгаа гэхээр нэг олныг жижигхэн хэмжээтэй болохоор хэмжээндээ төчүүд тийм байж магадгүй гэд дундыг барьж тэгж хэлж байгаа шүү. Тэгээд ер нь бол нэгийг идэхэд бол чадахгүй ойлцоогоор 2-оос 3-ыг идчихэж ингийн хүн бол чадах хэмжээтэй болохоор үржүүлэхэд нэг те 30,000 болно гэхээр жоохон үнэтэй юм шиг. Гэхдээ бас боломжийн юм шиг байгаа болохоор $7. Тийм. Миний хувьд бол нэг 7.5-аас 8.5 гэж бодчихгүй. Гэхдээ ер нь боломжийн. За тэгээд харилцаан дээр хоёр ихч ажиллаж байна. Тэгээ хоёулаа ер нь гоё харилцаа тий. Тэгээд амар гоё асууж байна. Хэдэн байлаа ах вэ? Тэр энэ чинь идэх үү авч явах уу гэдэг. Тэр нь бол нэг амар илүү юм хэсэг байна. Тийм. Тэгээ нэг юм салбитгааны гороож өгдөг газрууд байдаг тий. Яг хүнийхэн тоомоогоор өгдөг. Тэгмээд эднийх болонгууд ингэсгээд ингээ өгчөж байгаа байхгүй нийтээр нь. За харилцаан дээр 10-аас 9 ер нь за 10 ч юм уу дөө ер нь гоё юм ээ нөө. Тэгээ надаас бас 10-аас 9 санагдаж байна. Угаасаа бүр амар ингээ харилцаа. Төө миний дөгчөнд үү гэдсэн юм байхгүй. Гэтэ зүгээр л ингийн юм байлаа. Тий. За тэгээд цагийн хувь нь бол өглөө 11:30-аас 12-ийн хооронд ер нь ингээ онгойчт юм байна. Тэгээ оройдоо мартчлаа. Тэгээд 8:30-аас 9 хооронд таад юм байна. Тэгээд 100 тэгээ угаасаа нийлээ оройтох байлгүй дээ. Та нар тэгээ оройтсан ч юм уу ирээд гоё идэрэй гэж хүсэж байна. Дараагийн газар руу гарцгаая. Одоо 100 болцсон гоё дулаараа гоё байкнууд унаал guys. Таба мапа хамгийн гараад ирцээ. Гэхдээ манайхаа энийг жоохон унахтай жоохон соёлтой онжмаар байна.
Одоо ингээд машинтай хүмүүс очиод би бол гэрээ хаагаадаа байнга тийм асуудалтай тулгарч байна. Орой очиод ингээд тавихгүй ингүүд машины зогсоол хаагаад гараж руу ордог хэсгийг хаагаад урталт нь машин эргэж болохооргүй үлдээчихэд байна. Амын нэг игнэтэй зам байдаг хгүй манай гэрлээ явахад. Тэгээд тэн дээр тавьчихж шүү дээ. Нэг игнэтэй зам дээр шүү дээ. Тэгээд тэрий чин тойрч гарах гэж нөгөө төгдрээ үүсээд байгаа шалтгаанууд бас нэг хэсэг нь би бүхэлдэн гэж хэлээгүй л дээ. Гэхдээ ер нь бол бас хүн ингээд гэр мэрэл рүү ороход заавалчгүй бууж тэрийг өргөж холдуулахгүй болохгүй байгаа байхгүй. Хүн төв удахгүй гоё унцсар марина гайс. Тэгээс юу аминдаа хайртай баймаар юм. Тий аминдаа хайртай. Тэр ингээ игнээ солихыг бүр кино шиг хийх юм аа ёо. Энэ 5 он чинь 20 км цагаар урттай шүү дээ. Тэнгууд зүгээр ингээд 60-таа явж байгаа машины урдуур зүгээр ингээд нэгээс 3 руу шааж байгаа хгүй шууд. Биш орж байгаа хгүй. Ер нь ингээ хойноосоо бичүүлэх гэж байгаа юм те нийлээ. Чи урд гараад ухраа явах. Бүгд гоё соёлтой гоё хоттой гоё амьдарч байгаа юм. Гоё соёлтой байх хэрэгтэй шүү. Тэгээ аминдаа хайртай байцгаая. Болол молуулаа тэгээ сундалж явж байгаа унж монол гайс тэгэл хадгалал хөл гараа хоглосон тийм ээ. Тэгээ эсрэгээр бас жолооч нар маань соёлтой байхгүй бол мото унж байгаа хүмүүсээ бас арай л дээрлэх юм аа. Тэгэхээр бүгд гоё соёлтой оролцгоё гэж уриалмаар байна. Лайк дараа subscribe хийгээд comment бичмээр байна. Тэгээ одоо 18 19к хүрлээ анда юу бодож байна? Маш хурдтай явж байгаа санагдаж байна ч юм уу. Явж байгаа шүү дээ. Тэгээ одоо 20к special видео орох юм билүү те. Тань 20к өргөчүүл бас үнийг мэдэх боломжтой. Хүрж ижил мэднэ. Хүрхгүй бол мэдэхгүй те. Гама пранк байгаа ч юм бэл те. Тэгээ чинь саб маба даруулмаар идэм үү яад юм чи ер нь. Саб маба даруулмаар идэм л чи яага хэлчих болдгүй юм ер нь. Даруулмаар л шүү. Би тэр өмнөх бичлэгэн дээр бүр амар таг госто. Тэгээ тэр subscribe гэдэг үгийг хэлэх гэж зовсон байл шүү. Тэгээ like, subscribe. Тэр чи тэр мэрийг ингээд хэлчих хэрэгтэй байхгүй. Би хэлдэж шүү. Хэлдэг шүү. Үгүй шүү. Байгаль юм уу? Тэгээ одооноос хэлэх хэрэгтэй. Яаж хэлэх юм бэ? Зааж жоохон билүү. За. Би ер нь жоохон загинчдаг төрлийн хүмүүстэй саб дарцгаа. Йоо, за би хэл. За баяртай. За, дараагийн газар. Эхлэлхүүрийн зүүн талд. Сайн байна уу? Хамгийн их зарагддаг тийм юм байна. Хоол нь юу вэ? Янз бүр ах шиг шүү. Янз бүр ах шиг байна. Яг юу гард юм? Одоо бол шарсан зайц байна. Тэгээд догбог үүдээ болчихлоо. Цаг. Тэгвэл ер нь бол хамгийн их зарагддаг нь үдэн догбог байна шүү дээ. Тэрнээс нэг савлаад авчихгүй энэ ч сууж байгаа юм. Энэ зайцнаас бас нэг авчихдаг. Хэдээс хэдийн оронд ажилладаг үлээ? Ер нь 11 12 41 орой 8 очихлоос байна. Дулаарчулж байгаа орой болтой. Жохоо ааха. Тийм. За. Окей. За. Тэгээд зайц гэсэн. Зайц. Зайцын халаагаад өгөө. За. Ямар үнэтэй л тусна хэлвэл. Зайцын 6, догн 5, үдэн 4. За 6 5 4. Шүлнээс нэмж ууж болно гэж. За тэгэхээр за эхлээд чиний амтлагааг хийсэж байна. За. Би чин догны мэрэгжилтэн шүү дээ. Бодлаад л. Тэг аль нь гоё юм? Халуун ногоот нь гоё юм, халуун ногоот нь гоё юм. Халуун ногоот нь гоё юу? Би сайн мэдгүй байна. Мэдгүй байна. Тэр нэг хвчлэн танаа үеийнхээ алийг нийтэд байна. Халуун ногоотыг мэдж байгаа хаа. За, баярлалаа. Йоо, энэ амар гоё нэч. Ингэжтэй үстэй guys. Энэ бол ер нь бол ямар байх хэвээр би мэдэхгүй л дээ. Энэ зүгээр амар хэцүү халуун ногоотой байдгүй л үү? Амар гоё юм шиг. Бэн нэг яг өчигдөр савтай мэдтэй. Энэ гоё өчигдөр савтай болохоор амар гоё. Андаа томтой гэсэн. Зайцыг бас ингэж амттай хийж болд юм уу гэсэн. Зайц нь зүгээр зайц биш юм уу? Харилцаан дээр би 10-аас мэдээж 10. Надад бүр 10-аас 100 байлаа. Ингэж хүнд үйлчлэх хэрэгтэй юу. Амтын юу дог бол юу юм бэ? Амар халуун ногод байдаг шүү дээ. Энэ болохоор надад яг миний иддэг төрөл таарсан. Яг гоё таарсан халуун ногод. Надад ч гэсэн оронгууд амар гоё юм зөөлхөн намтагдаа тэгээд свитлэг байгаа. Тэгээд яг цаанаа энэ чимчгсэн гоё халуун ногоо гоё тааж амтдаг. Тийм хурц ерөөсөө тийм идэж болохооргүй ерөөсөө юм аа. Би нэг жоохон амар тэгэж боддог байсан байхгүй. Нэг удаа би идчихсэн. Амар халуун ногоод таарад. Тэгээд минийх онц юм юунд болдог байна гэсэн чинь энэ бол амар гоё юм. Халуун ногоо мэдчихэр дээгүр доогоороо зовчдөг тий. Даагаараа ялангуяа гэж. Энэ бол зайцыг бол ингэж харж болдгийм юм. Амар юм байна. Амар тий. Галгал. Амар гоё нэг гаднах соус амтлага байна л да. Амар гоё соустай газар. Тэгээд өдөөний хувьд бол амар гоё халуун, шүлэн амар гоё халуунаар байна. Тэгээд өдөөний бас ингэж идэхэд гоё юм.
Гэтэ ер нь энэ цагаахад бол уугаал амар юм. тий. Үдэн бол ихэнх газар иймэрхүү л амттай байдаг л да. Гэтэ энэ бол үдэн хэмжээнд жоо надаа их юм шиг санагдаж байна. Одоо тоо. Тий. Энэ надаа маш их таалагдлаа. Тэгээ амтны хувьд надаа за 10-аас за 8.5. Надад 10-аас 8 тийм. Аа. За үний хувьд надаа 10-аас 9.5. Ер нь бол ингээд идчихэд бол хүн ер нь л цадчихаар хэмжээ. За үний хувьд 10-аас 9. Энэ юу вэ? Загсны дулгаа. Одоо амар юм шиг. Шүлэн загсны шүл. Загсны төлөв амар. Шүлэн нэмэлчүүд ээ. Болно гэсэн юм чи тээ. Эшээ жоохон шүл талаар нь тэгээд өгч. Халын талаа. Юу ямар гоё халуун ногоотойгоос зөрүүлээд ингээд сольж авчих юм шиг шүү дээ. Би халуун ногоотойгоос нь захаад ихнийх нь авсан байхгүй. Тэгээ шүлөө нэмэлттэй халуун ногоотойг нь хилээд авчих жоох. Амар гоё авсан. Гоё дийл. За guys, миний ээж дуусчихад эргээ болц. За last газар. Бидэд яг үндэ ондог юусоо хаагаад досонгүй эхний нэр нь хаалттай тэгээд бас цаг нэрэ болог баг шүү дээ. Тэгээ амын сүүлийн газар энэ Joke-ийн 15 талбай л гэж ярьдаг юм да одоо. Joke-ийн ногоон талбай гэж. Тийм. Стадион ч гэж ярьдаг байсан. Миний унган за энэ газрын стрит фуд дээр ирлээ тэгээд амталцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? Хамгийн их зарагддаг хамгийн амттай нь юу юм бол? Хамгийн их зарагддаг нь юу вэ гэжээ. Аха. Аха. Тэгээд энэ гардаг юм жив гардаг юм соустой шатсан ихэ гардаг юм тий. Тэгээд үдэн доо. Таны санал болох юм байна уу? Та яг энийг амтал гоё хаарсан юм. За тэгээ нэг зэг тий. За таны тэр дахиад хийлээд тэгээд доогноос нэгийг аваад тэгээ бас нэг шиг үдэ авчихгүй шүү. За гадаа ер нь оройд айгу хүүтэн болж шүүгээ сайн мэсэлтэй. Сэрэх мэтэ жоохон даарж байна. Одоо гоё халуун шүл болоо марлаа. Ер нь бол энэ бичлэгний анда part 2 ер нь бол. Тийм, part 2 нэлийн доллараа 6 сар гараад бараг орох тий. Тий. Тэгэх юм бол яг бүгд нээлттэй байгаад айгу олон болцсон хойно хамгийн бест нэг шилдгаруулж нэг удаа явъя гэж ер нь бол жоохон бодлоо. Йоо. Мик алга болгоцсон юм жайл ш. Онгодог цаг нь хэдлээ гэж. Хэдээс лээ? 10-аас 10. Бид тэгвэл юм мэдээд 10-аас Юуны 10-аас хамаагаад арай 10 хүртэл ажилладаг юм байна. Ийм ширээ сандалтай. За тийм байна. Тэгээд савхал хангалттай. Амтлагаа Лайфс нөө. За цаох юм дараа нь одоо. За одоо бүх савхаа барьчаад яа гэдэг юм яг амар зүудхэн байна. Гаднаа шалж үнжээ нэг хацгаад. Яг түрүүн шиг. Тэгтээ тэрнээс хэлэлтэй нэг юм гоё эсвэл амт бай. тийм. Гоё амар таатай. Тэгээд бас энэ нэрийн нөгөө газар ганцаад хад юу юм шиг. Нөгөө тийчээ ихэд даагын дотор юм тайрц үлдэн байгаа юм шиг. Тийчээ биш. Байсан. Манай эд. За зөвлөө. Тэгээд сайдын цагаас. Йоо. Ер нь ерөнхий олбол бүгд адилхан амттай байна тийм. Наач нэг загсныхын толгой нь. Гэн дотоод байна. Тийм дотоод юм да. Анны шүтэн гэхдээ нөгөө газар бодоод харцангуй зөөлөх юм. Илүү зөөлөх юм. Энэ хор цамт ерөөсөй байхгүй. Энэ бол энэ дог болох юм уу? Энэ бол энэ байна. За. Наш Ерөнхий ойлгомжтой. яг юмштай. За, амтны надаа 10-аас 7. 7. За 8. Догбон таалагдсан лээ. Тэгээ үдэн бол угаасаа л бүгд л ажиллах юм байна л та. Надад дахин бол таалагдлаа. Тэгээ 8.5. Үний хувьд энэ нөгөө нэг дахиатай. Тэгээд энэ хажуудаа доогтой ийм ер нь нэлээд ариу юм байна. Нэг хүн бол ичгээд бол хангалттай татчихаар юм. 14,000. Тэгээ доог нь 5,000. Удаа нь 3,000. Тэр нь бол удаа нь бол хамгийн хямдхан байлаа. 10-аас 9. Би царс. Хайрцаа 8 гоё. Энэ айгу өөр юм. 9.5. Бид сесар. Хайрцаа айгу. Хүүхдтэй Хайрцаа гоё. Хайрцаа гоё. Амар гоё тайлбарлаж өгөө тийм байх юм байна. Тэрийг санал болгоо энэ гоё шүү дээ.
Гоёлаа. Яа за тэгээд хэдүүлээ хөдөлгөх үе нь бол За food truck-уудыг гоё үнэлээ. Сайхан идлээ. Сүүлдээ би барахаа байлаа. ер нь бол амар үеиг хоолно гэдэг. Яг Тийм. нэг түргэн хоол болохоор нэлээд дүүрэгдэг үеиг байна тийм. Аха. Түрээсэнчлэн парт хоёрод нь 100-аас 600 гаргаад хийх байх. Өөрчлөлт мэдлэгнүүдийг хийсгэр байх болон нэр намайг содод тэгэн шүүмлэдсэн сап мав дараа гэж ирээс хилдэг үзэн. Манайхаа сапа дараад, комент бичээд, лайка дараад, хонхын дараад тий. Дөрөв юм л дарах гэдэг байна. Бичээд ав. Цаасаар. Сап дарах нь. Сапа дарсан бол хажууд нь хонх байгаа. Хонхын дарах нь. Тэгээ доор нь шууд бичлэг орсон бол лайка дарах нь. Үзэхээс өмнө дар яг одоо. Яг одоо биш. Энэ дуусч байгаа. Ер нь дарчих уу дараа гэвэл. Тэгээд комент бичих нь. Үзчихэд комент бич. За зарим нэгэн хүмүүс татах юм аа одоо үзээдий гэдэг юм шиг. Төлсөн сэтгэлээ муухай сонг муухай тэр чи юм байна юм байна шүүмж шүүмж үнэхээр магтмаар гоё үг хэлмээр байгаа хэлмээр байна гоё үг хэлвэл битээр нас гоё болдог шүү дээ. Тийм учраас гайс удаа 20,000 боллоо тэгээд За баярлалаа миний ажлыг маш их хөнгөвчлөө. Ямар гоё юм бэ ёо. За одоо 20,000 гандаа. Хүй 20,000 өрлөө. Чи юу гэсэн юм бэ? Гүүчээд ирхөө. хаачих байгаа юм. Баярлж штэ. Тэгээд энэ үртэл үтсэн бүх үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд энэ бичлэг маань жоох урагж авч байгаа тэгээд бид энэ сая хэд хоног нэлээд завгүй байлаа тий. Цаашдаа ч жоон завгүй л байх бах. Гэтэ ядчил 7 хоногт нэг бичлэг хийхийг зорж байгаа шүү guys. За тэгээд үтсэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн орсон 3 газар бол гурлаагаа хийсэн гоё таад мань үйлчлүүлээрэй гэж хүсэж байна. Та гурвын таад үйлчлүүлэхээрээ гоё харилцаа амт мантын мэдэрч болохоор маш гоё хаа. Тэгээ гоё хувийн хөвшлүүдээ юм хуваарь юм хийж байгаа хүмүүсийг гоё дэмжээрэй. Something байлаа. Баярлалаа.